Сайн байцгаана уу найзуудаа? Гэгэн өглөө нэвтрүүлгийн үнэнч сонсогчдоо энэ сайхан өглөөний мэндийг хүргье. Хаврын улирал гэдэг төгс ангийн сурагч бидний хувьд сурагчийн ширээнээс оюутны ширээнд шилждэг асар их хариуцлагатай хариуцлагатай улирал байдаг. Энэ жил ерөнхий боловсролын сургууль төгссөн оноогоор хамгийн дээд оноог авсан сурагчид ангаах ухааны дээд сургуульд эсэж орохоор бүртгүүлж, хим биологийн хичээлээр суурай хийж, томьёо тооцоолол бүхий эдгээр хичээлүүддээ онцгойлон анхаарч бэлтгэл ажилдаа шамдан оржээ. Тус сургуулийн хувьд цөөхөн хуваарьтай олон сурагчид өрсөлдөж байгаа юм байна. Ирээдүйд сайн чадварлаг эмч бэлтгэхийн тулд сайн сурагчид эсвэлэн авах нь зөв хэрэг үзье. За ингээ хоорондоо ярихгүй анхааралтай хийн, эргэж харахгүй. Мандаа хоёр дахь бодлого юм. Савгчваа юм ярьж хуулахгүй шүү. Нэрээ өчирээ. Хүүшээ манайхаа конкурсын оноо гарсан байна шүү дээ. Ямар гоё юм бэ? Бат ингэж чийсэн тэнцсэн байна шүү дээ. Яа нэг хамтдаа сурах юм шүү дээ. Монголын радиогийн багуудын хөтөлбөр эхэлж байна. Эрдэнэ хотоос шалгалтаа амжилттай өгч Улаантуузаа сурагчийн форумтойгоо хамт дурсамж болгон үлдээгээд сурагчийн ширээнээс оюутны амьдрал руу шин зам нээж байгаа эдгээр сурагчид ирээдүйн эмч нар юм аа. Энэ жил улсын урган сургуулиудын нэг болох ангаах ухааны дээд сургуульд 500 гаруй сурагч 5 суурь мэргэжлэр элсэн орсны дийлэнх нь хөдөө орон нутгаас ирсэн залуус байлаа. Шинээр ашиглалтанд орсон тус сургуулийн дотор байр нь номын сантай, халуун хүйтэн устай, оюутнууд хичээлээ тайван бэлтгэх, сурч боловсроход бүх нөхцлөөр хангагдсан орчинтой болжээ. Ингээд та бүхэндээ Их хотын хэмнэлтэд хөл нийлүүлэн алхаж байгаа оюутан залуусын анхны хичээлийн хөгжилтэй явдлуудаас хийсэн сурвалжлагаа одоо хүргье. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За өнөөдрөөс эхлээд зүү тавих дадлага эхэлнэ. За юу. Та нар над дээр зүү тавих гэдэг юм уу нэрээ үү? Би айдгүй штэ. Хүн ингээд айгаа тухайн алдууд энэ уруулан дээр ирэнжүн дээр ингээд зүү тавина тийм үү? Тэгээ огцом аваад. Сайн эмчнэр болоорой. Тэгээд 30 жилийн дараа 2025 онд уулзцгаая. Сүүн замтай андууд минь. Нийгэм бүхэлдээ шинчлэгдэн нэгэн үе солигдож, ёстой л хөлтөө хөлхөж, хөлгүүн мөлхөж, амьдрал ахуйгаа авчвал тхэн төлөө амь хайрлалгүй зүтгэж, эрдэм боловсрол мэдлэг олж авсан ч гахайг чигүүрэн ганцгийн аминд мордцоож байлаа. Энэ хүнд үеигч мөн манай үеийнхэн тулсан. Олон чадварлаг эмчнэр цагаан халаадаа нулимстайхан тайлж, их замын урсгалыг дагаж мэргэжлээ орхин огт хийж үзээгүй 8-ны ертөнцөд хөл тавьсан байдаг. Түүхийг сөхвөөс 1989 онд ангаах ухааны их сургуулийн эмчилгээний ангид 307, хүүхдийн эмчилгээний ангид 127, шүдний эмчийн ангид 43, эрүүл ахуйн ангид 25, эмзэн ангид 23 оюутан элсэж, нэгэн үеийн оюутнууд бололцож 525-аас суралцаж эхэлсэн бол 1990 онд шүдний эмчилгээний ангид 54, эрүүл ахуйн ангид 27, эмзэн ангид 25 оюутан элсэн суралцаж 1995 онд Монгол улсын ангаах ухааны салбарт шийдгэнсэн залуу эмчнэр болон 473-уулаа төгссөн билээ. Эдгээрээс 13 төгсөгч буюу эмчилгээний ангийн Цэдэн Содмын Баясгалан, Жамбал сүрэнгийн Халиуна, Лам сүрэнгийн Инх Сайхан, Отхон цохиогийн Ням лавг, Гүрс сүрэнгийн Бадам гарав, Үрчгэрийн Цэцэгма, Даваасамбуугийн Гамма, хүүхдийн эмчийн ангийн Ядмаагийн Өнөр Жаргал, Дондуын Саран Туя, шүдний эмчилгээний ангийн Онол Баатрын Сувд, Инх Төвшингийн Гэрэлт Зул, Шарваагийн Цэрэн Долгор, эрүүл ахуйн ангийн Эрдэнэ-Уярын Эрдэнэ Чимэг, эмзэн ангийн Алтан шатрын Уран Чимэг нар маань онц сайн дүнтэй суралцаж, улаан дипломтой буюу онцлох дипломтой төгссөн билээ.
Эдүгээ энэ л төгсөгчдийн 80 гаруй хувь нь өнөөдөрч эрүүл мэндийн манаанда зогсож байгаа төдийгүй төрийн өндөр албан тушаал хашин ажиллаж байгааг энд онцгойлон дурдвалжтай. Анагаахны дээд сургуульд элсэн орж анагаахны их сургуулийг 1995 онд төгссөн та бүхэндээ төгсөлтийн 30 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье. Бид бүхэн 1988 оноос асарг шимээх ажлын байрнаас сурч хөдөлмөрлөх гараагаа эхлэн 6 жил хамтдаа суралцаж 6 намар 6 хаврыг хамтдаа өдөн Эрдэнэт хүмүүний амь нас эрүүл мэндийг сахин хамгаалдаг хамгаа сайхан мэргэжлийг эзэмссэн билээ. Бидний сурч хөдөлмөрлсөн он жилүүд их орны маань хувьд амаргүй цаг хугацаа байсан хэдий ч бид ухарч шантарлагүйгээр суралцаж бие биедээ туслан бие биеэ дэмжиж эрүүлийг хамгаалах салбарт дийлэнх олонх маань өнөө хүртэл ажиллаж хөдөлмөрлөж байгаа билээ. Монгол хүний эрүүл чанартай амьдралын төлөө зүтгэсэн 30 жилийн хөдөлмөрийг төр засаг маань өндрөөр үнэлж олон арган төгсөгчд төрийн дээд шагнал алдар цол хүртсэн бидний эрүүл мэндийн болон бусад салбарт оруулсан хөдөлмөрийн үр шим ард түмнээс өгсөн үнэлэмжлээ. Төгсөлтийн 30 жилийн ойгоо тохиолдуулж хагас жаранд хийж бүтээсэн зүйлс ололт амжилтаа дөрддгэл түүхийн цагаан цаддаг 30 ном болон сүүн зантай андууд баримтат кино болгон мөнгөжүүлж байгаадаа баяртай байна. Та бүхнийхээ амжилт бүтээлээр бахархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд ихийг зааж сургасан ачид багш нар тусалж дэмждэг гэр бүл хамт олондоо гүн талархал илэрхийлье. Төгсөлтийн 30 жилийн түүхийг бүтээхэд бидний үерхэл нөхөрлөл хамгаас үнцэнтэй эрдэнэ байлаа гэдгийг онцолж хэлхийн зэрэгцээ зохион байгуулах ажилд гар бие сэтгэлээрээ оролцсон та бүхэндээ баярлалаа. Та бүхнийхээ цаашдын ажил амьдралд амжилт бүтээл сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж эрүүлийг хамгаалахын сүүн замдаа арвин их уул мөр үлдээж ард олныхоо хайр хүндэтгэлд эгнэх дэвэгдэж явахыг хүсэн өрөөё. Манай курсын найзуудаас улсын их хурлын гишүүн Даваа Самбуугийн гаммаа, улсын их хурлын гишүүн асан Гаритхүүгийн баяр сайхан, Монгол улсын төрийн соёрхол дэмч Батсүрийн Бямбдорж, Монгол улсын төрийн соёрхолд хүний гавьяа дэмч Өлзий нэмийн Өлзий Баатар, Монгол улсын хүний гавьяа дэмч Эренцэн Доржийн Баян мөнх, Монгол улсын хүний гавьяа дэмч Батмөнхийн Бат төмөр, Монгол улсын хүний гавьяа дэмч Луузан Бадмын Гамбаяр, Монгол улсын хүний гавьяа дэмч Цэдэн Содмын Жаргал сайхан, эрүүлийг хамгаалахын гавьяад ажилтан Ловсон Самбуугийн Төмөр Баатар нар түмэн олондоо хайрлагдж төрийн дээд эрхэм цолоор ингрэмилаж анагаах ухааны докторийн зэргийг 40 гаруй судлаачид амжилттай хамгаалж профессор Цолтон 9, дэд профессор 14 төрж өөрийн салбарын хөгжилд оюун ухаанаа дайчлан ажиллаж байгаагаас 14 найзууд маань төрлөх сургуульдаа багшилж байна. Би санаж байна 2008 оны үед нийслэлийн залуу эмч нарын анх дахь зөвлөгөө гэж болж байсан. Энэ зөвлөгөөнд оролцож байгаа эмч нарын бас нэг 13% нь манай үеийнхэн таарч ирсэн. Сумын эмнэлгээс ахуулаад өрхийн анагаах ухаан, аймгийн нэгдсэн эмнэлэг, за дээрх аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлцсөн мэрэгжил, лавлгаа шатлалын эмнэлгүүдээр ажиллаж ирсэн. Бүх одоо эмч нар маань бүгдээрээ эрвэгт эрвэхрээ зүтгэж энэ өнөөдрийн ард түмэндээ хүрсэн өндөр технологийн анагаах ухааныг хөгжүүлэх, технологийн анагаах ухааны хүчинд амьдралаа сайжруулах, амь насны аврагдах, амьдралын чанар сайжрах ийм төвшөнд хүртлээр хөгжөхөд манай үеийнхний оруулсан үр дүн бол өндөр байсан шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. Би санаж байна 2013-4 он гэхэд бид нэр одоо эрентхэн эхоны аппарат эднэр бол цагаан хааны үеих шиг гэж бид нар ярьдаг. Үнэхээр хоцрогдонгуул байсан. Тэгэхээр 12хан жилийн дотор бол өнөөдөр Монголын анагаах ухаан одоо үнэхээр бусад орны төвшөнд магадгүй одоо дотоодын нийт бүтээгдэхүүнээр нь хэмжих юм бол ижил төвшингийн хөгжилтэй байгаа орнуудаас төрүүлээд явцсан. Өнөөдөр одоо элэг шилжүүлэн суулгах хагалгаагаараа 10,000 хүн амд ноогдох хагалгааныхаа тоогоор дэлхийд нэгдүгээр байранд орж байна. Тэгэхээр энэ бол бас л нэг нотлого. Өнөөдөр ажиллаж байгаа бас үргэлжлүүлээд ажиллаж байгаа найз нараа харахад бас бахархч байдаг. Энэ хооронд бол асар их тийм бэрхшээл, саад, адал явдал, бахархууштай олон түүхэд болсон. Энэ болгоныг гэрч болж өнөөдрийг хүртэл хүн авдынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа та бүхэндээ бас амжилт хүсье.
Хэдийгээр бид хүний их эм чимээх мэрэгжил эзэмшээ төгссөн ч бидний энэ мэрэгжлээс өөр мэрэгжил рүү хөрвж, хуульч, улс төрч, бизнесмен, төрийн албан хаагч, эмнэлгийн дарга, эрүүл мэндийн яамны мэрэгжилтнүүд, чадварлаг менежерүүд олон төрсөн байдаг. Курсын найзууд маань төгснөөс хойш хувийн болон улсын хвшлийн маш олон салбаруудад Монгол улсын төдийгүй олон улсад за та бүхэн мэдж байгаа манай улсын их хурлын гишүүн Гаммаа маань Харвардын их сургууль докторийн зэрэг хамгаалсан эрүүл мэндийн яамд манай бодлого төлөвлөлтийн газрын дарга оюун цэцэг дарга маань за улсын одоо 2 дугаар төв эмнэлгийн дарга манай Бямдэрж дарга маань гэдэг ингээд олон одоо эмч найз нар та бүхэн маань цаг наргуу сэтгэл зүрхээ гаргаж өнөөдрийг хүртэл ингээд ажиллаж байгаа та бүхэндээ бас юуны өмнө талархал илэрхийлье. Энэ улсын 1-р төв эмнэлгээс Монгол улсын эрүүл мэндийн салбарын 25 эмнэлэг салбарлаж гарсан. За энэ салбаруудад манай одоо төгсөгчдөөс ч гэсэн маш олон одоо эмчнэр маань бас ажиллаж амьдралынхаа ихэнх хугацааг ингээд зориулж ирсэн ийм сайхан хамт олон та бүхэн маань өнөөдөр бас хүрэлцэн ирсэн байна. Манай улсад 1965 оноос 1996 он хүртэлх 31 жилийн хугацаанд 2000 орчим хүүхдийн эмчийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэж төгсгөжээ. Тухайн үеийн эрх баригчдын шийдвэрээр хүүхдийн эмч бэлтгэх ангийг хааж байсан нь хүүхдийн мэрэгчсэн эмч нар буурах хамгийн гол шалтгаан болсон байдаг. Талархууштай нь энэ хатуу шийдвэр манай үеийг тойрон гарч бидний дундаас олон шилдэг хүүхдийн эмч нар төрөн гарсан байдаг. Насан туршидчдын архаг өвчтний 70% нь хүүхэд наснд олдсон эмгэг байдаг нь эрдэмтдийн судалгаанаас тодорхой болжээ. Хүүхэд гэдэг бяцхан ертөнцийг зөв таньж, өвдөг шүмүжилтэд иргэн болгоход мэрэгжлийн эмчийн үүрэг их. Тиймдээ чанартай үеийн чансаатай багш нарын шав нарын гар дээрээс Монголын ирээдүй болсон үрсийн уйтгарлал инээ төрөөр солигдсон. Аав ээж өвөө эмээгийн хайр талархлын үгсэнд умбаж байдаг хүмүүс бол манай хүүхдийн эмч нар юм. За 1995 онд манай анагаах ухааны их сургуулийг төгссөн төгсөгч дундаас хүүхдийн анги төгсөөгүй мөртлөө хүүхдийн эмч хийж байгаа ганцхан тохиолдол бол бий байнамаа. За би яагаад ингэсэн гэхээр бидний үед чинь нэг асрагчийн дадлага 1 жил хийж ирсэн. Одоо өөрөөр шал угаан, жорлон цэвэрлэн, хоолнд явна, нааш цаашаа бүхэл гүйдэг ажлыг хийдэг. Ийм онцлогтой байсан. Тэгээ энэ үедээ бол хүүхдийн эмч болъё, тэр дундаа хүүхдийн эмч заслын эмч болъё гэсэн ийм хүсэл мөрөөдөл тээж одоо төгсөөд энэ хүүхдийн эмчлийн тасагт ажилласан баг. Манай курсээс хүүхдийн эмч одоо яг энэ хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж байгаа хүүхдийн эмч бол нийтдээ 5 эмч байгаа. Яг хүүхдийн яг одоо мэс заслын хувьд тэр дундаа хүүхдийн ерөнхий мэс заслын хувьд бол Монгол улсад бол ганцхан энэ тасгал байна. Өөр газар бол байхгүй байна. Тийм учраас яах ёстой гэхээр 21 аймаг 9 төрөгт энэ хүүхдийн мэс заслыг тэгш ялангуяа хүүхдийн ерөнхий мэслийг тэгш төвлөрлийг сааруулж хурдан шуурхаа ингэж үйлчлэхийн тулд энэ 21 аймаг 9 төрөгтэй хүүхдийн мэслийн салбарыг хөгжүүлэх ийм ёстой. Тэгэхээр энэний төлөө одоо бас ажиллах ийм үүрэг хүлээгээд явж байна да. Манай курсээс хүүхдийн эмчийн мэрэгчлэрээ Монгол орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаа өөрийн гэсэн өнгө төрхтэй болсон чадвар туршлагатай болсон олон эмч нар ажиллаж байгаа. Хүүхдийн ангийнхандаа болон нийт төгсөгчдөө 30 жилийн ойн баярын мэндийг хүргье. Та хэдэн сайхан баярлаарай. Баярын мэнд хүргье. Эмч хүний хүлээсэн тангараг хийх ажилд хил хязгаар үндэстэн ясны ялгаа гэж байдгүй. Манай курсийнхэнд эмчийн болон цэргийн хос тангараг өргөсөн цагаан халааттай мөрдөстэй эмч нар 20 гаруй төрсэн байдаг. Эдгээр баатруудаас маань хурандаа цолтон 5, дэд хурандаа цолтон 7, хошууч цолтон 8, ахмад цолтон 4, ахлах дэслэгч цолтон 3, дэслэгч цолтон 3, нийт 30 гаруй офицер төрсэн бөгөөд энэ дэлхийн инх тайвныг сахин хамгаалах үйлсэд 12 эмч урт богино хугацаагаар ажиллаж Монгол улсынхаа нэр хүндийг өндөр дөргсөн нь бидний бахархлаа. Анх Монгол улсын цэргийн баг гадаадад үүрэг гүйцэтгэсэн 2003 онд манай курсээс 3 эмч үүрэг гүйцэтгэсэн. Үүнтэй улбаатайгаар одоо
дараагийн олон улсын ихэнх дэмжих ажиллагаа нүүбий мандаттай олон улсын ажиллагаанууд бол нийт манай курсийнхан бол 10 эмч бол оролцсон байт юм байлээ. Нийт одоо цэргийн эмчнэрийнхээ нэрийн өмнөөс одоо курсын хандуудтай бүгдөөрэнд нь халуун баяр хүргье. Дэлхийн нийтийг хамарсан цар тахал буюу ковидын хүнд үеигч бид хамтдаа туулсан. Ургахын улаанарнаас үдшин бүрий болсныг ч үл анзааран амьсгалахад ч бэрх бүтэн комбинзаныг өмсөж, баг углаж, халдварын улаан бус буюу голомтон дунд цар тахалтай нүүр тулан ажиллаж, ар гэрээ умартан, ард түмнийхээ төлөө би гомдолгүй хэмээн гарын үсгээ зурж, аюулт өвчний ард амжилттай гарч чадсан нь бидний нөхдийн бахархлаа. 2019 онд дэгдсэн COVID-19 хэмээх цар тахал бол энэ олон цар тахлаас юугаараа ялгарч ирсэн гэхээр нас уралтаараа хэдийгээр бага байсан ч гэсэн өргөн хүрээгээр тархсан, өөрөөр хэлбэл дэлхийн бараг бүх орныг хамарсан ийм цар тахал бол байсан. Яг ийм цар тахлын үед бид мэдлэг чадвар, туршлагаараа яг жимсээр төсөөлөхөд бол хамгийн их боловсрцсан үедээ нь бол таарсан. Тийм ч учраас бид нэр өрхийн эмнэлгээс өксүүлээд төрөлцсөн нарийн мэрэгжлийн эмнэлэг хүртэлх эмнэлгийн бүх шат салбарт бол манлайлан ажиллах тийм боломжийг минь олгож өгсөн. Үүгээрээ ч бол бид нар одоо бахархаж явдаг. Монгол улсад осол гэмтлийн шалтгаанд нас баралт нь 1990 онд хүн амын нас баралтын 5 дугаарт бичигдэж байсан бол 2000 оноос 3 дугаарт орж эхэлсэн байдаг. Өглөө гэрээсээ эрүүл сарвал гарсан хүн санамсаргүй тохиолдлоор гэмтэж, бэртэж, бүр амь насаа алдах тохиолдол олон бий. Нийгмийг цочруулсан олон үйл явдлууд болох Ми8 нисгэн усны сүрэл 7 дугаар сарын 1-ний өмнө зэрэгт мөн л манай нөхөд манлайлан ажиллаж, гарсан эрсдлийг бууруулж, гарч болох үйц олон эрсдлийг анхааруулан сэрэмжлүүлж ажилласан байдаг. Курсынхаа 4 залуутай тавуулаа одоо гарын 5 багийнхан гэмтлийн одоо түүхэнд нэрээ үлдээж одоо өдийг хүртэл ажиллаж байна. Гэмтлийн манай үеийнхэн болвол маш одоо олон нийтийг хамарсан тийм аваар осол, онгоцны осол, гал төмөр, за одоо нийгмийн одоо эрх ашиг зөрчигдсөн өмнө самууны үед ч гэдэм үү маш тийм олон онцгой байдлын үед болвол одоо хоёргүй сэтгэлээр ард түмнийхээ төлөө, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй зогсолтгүй хөдөлмөрлж байдаг. Тэгээ энэ олон одоо хямралтай үеүүдэд бол байнга тэргүй юмд явж байгаа онцлогтой. Залуучуудынхаа хувьд бол ахмад эмч олчиж тэгэхээр бол зөвлөх хэрэгтэй. Тэгсэн хэрнээ ажиллаа хийгээд гялдж байгаа болохоор бас одоо ажиллаж байгаа хүний нөөц тэгэхээр аль талаа холбож байгаа алтан гагнур. Тэгээ тийм болохоор бүх одоо мэслийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа төгсөгчдөд алтан гагнуурынх нь 30 жилийн баярын мэндийг хүргье. Мэслийн эмч бол төргөн шуурхай оновчтой эмчилгээ үйлчилгээ хийжээж хүчнийхээ амнаас авардаг. Тийм учраас эмчилгээ болоо зөв оновчтой байх хэвээр. Эмчлэгдээд үрдэн эдгээд баярлалаа гэж гарч байгаа нэг сайхан мэтгэлтэй. Манай төгсөгчдийн нэлээд жин дарах ангийг шүдний эмчийн ангийнхан эзэлдэг. Үзэгслэн гоо октоос бүрдсэн энэ ангиас олон чадварлаг шүдний төдийгүй гоо сайхны эмч нар төрөн гарсан байдаг. Шүдний эмчилгээ нь тасралтгүй судалгаа, технологийн дэвшлийн дагуу хөгжиж, өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлэх, амны хөндийн эрүүл мэндийн үр дүнг сайжруулахад одоо ч гэсэн үргэлжлэн хөгжсөөр байна. Өнөөдөр шүдний эмчилгээ, технологи, материал, техникийн хувьд нэлээд дэвшилттэй болсон бөгөөд урдчлан сэргийлэх, нөхөн сэргээх эмчилгээнээс эхлээд гоо сайхны шүдний эмчилгээ, амны хөндийн мэс засал хүртэлх өргөн хүрээний үйлчлэгийг хүргэж чаддаг өндөр боловсралтай мэрэгжилтнүүд болон хөгжсөөр байна. За цаг хугацаа маш хурдан өнгөрсөн байна. Эргээд харсан чинь анагаах ухааны их сургуулийг төгсөөд хэдүүлээ 30 жилийг үдсэн байна. Ингээ эргээ харах юм бол маш их том амжилтуудыг хэдүүлээ хамтдаа бүтээсэн байна. Монгол улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан байна. Мундаг багш сургагч нар бий болсон байна. Судлаачид бий болсон байна. Эмч клиницистүүд бий болсон байна. Монголынхаа нэрийг бас гадаадад өргөж гаргаж байгаа эмчнэр маш их олон байна.
За тэгээ нүур ам судлалын салбарыг төлөөлж эхлэхэд манай салбарын хүмүүс бол ерөнхий бүх анагаахын салбартай харьцуулах юм бол бас дэвшингүй явж байгаа хамгийн одоо нэн тэргүүний технологи, эмчилгээний арга зүй эдгээрийг бол нэвтрүүлж байгаа нэн төрөмж явж байгаа салбарын нэг гэж би ойлгодог. Микроскопын эмчилгээг Монголд одоо анх удаа дэвшүүлсэн эмчилгээнүүд нэвтэрж байна. Хамгийн сүүлийн үеийн дэлхийн нийтийн хамгийн шилдэг орнууд дээр бий болсон бүх эмчилгээнүүд манай Монголын нүур ам судлаач эмчнэрийн одоо эмнэлгийн өдөр тутмын практикт нэвтэрсэн хэвээр байна. Ингээд та бүхэнд бүгдээрэнд нь ажлын амжилт хүсье, ад жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Ингээд 30 жилийн огоороо бүгдээрээ сайхан хамтдаа дурсамжаа бүтээцгээе. Бүх төгсөгчдөө 30 жилийн ойн баярын мэнд хүргэе. 95 онд анагаах ухааны их сургууль төгссөн манай курсээс мэдрэлийн эмч нар бол өнөр олуулаа. 14-5-аад мэдрэлийн эмч байна. За энэ дотор бол хамгийн анхны мэдрэлийн эмч болсон хүн гэж одоо мэрэгжил үнэмлэх авснаар үзхий болвол одоо хамгийн сүүлийн мэрэгжил эзэмших курсээр буюу одоо Эрдэнэт Ганмаа гэж хоёр хүн маань хамгийн анхны одоо мэдрэлийн эмч болсон гэсэн. За дараагийн мэдрэлийн эмчнэр нь бол мэдээж одоо анагаах ухааны их сургуулийн магистрантур төгсөөд магистр хамгаалаа төгссөн одоо миний бие байна, Баясгалан байна, Эрдэнэт хаанд. За бид гурав бол дараагийн мэдрэлийн эмч гэсэн. За тийм ингээд 10 хэдэн мэдрэлийн эмч бүх төвшөнд ажиллаж байна, тийм ээ. Одоо манай Баясгалан бол жишээл анагаах ухааны их сургуулийн одоо анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн мэдрэл судлалын техникийн багш, анагаах ухааны доктор хамгаалсан, тийм ээ. Цаашдаа бүтээлэгтэй байгаарай, олон шавьтай болоорой, үр ачин ад жаргалтай байгаарай гэж өрөөё. Сүүн замтай андууд минь. Бидний бас нэгэн бахархал гэвэл Монголын анхны хувийн хэмжлэлийн эмнэлгүүдийн эхлэл суурийг тавьсан явдал бөгөөд эдүгэ Монгол улсын эрүүл мэндийн салбарт орчин цагийн олон шин оншилгоо, эмчилгээ, үйлчилгээний технологи, үндэсний болон олон улсын стандарт шалгуурыг нутагшуулан чадвартай бааз суурь бэхжүүлэн 100 гаруй эмнэлэг, эмийн сан, бусад компаниуд хөгжлийн түүчээлэгчдийн нэг болж олон амжилтын эзэд болоод байна. Үүнд 100% үндэсний хөрөнгө оруулалтаар бүтээгдсэн Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн түүчээлэгчдийн нэг болж орчин цагийн олон шин оншилгоо, эмчилгээ, үйлчилгээний технологи, үндэсний болон олон улсын стандарт шалгуурыг нутагшуулан ажиллаж байгаа 3 гал нэгдсэн эмнэлэг. Монгол улсад тарилгын шингэн эмийг үйлдвэрлэлийн бус эмнэлгийн орчинд эрүүл ахуйн шаардлагыг үл хангах нөхцөлд хийх болон импортлох замаар хангаж байсныг халж эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, олон улсын шаардлагад нийцсэн тарилгын шингэнийг эх орондоо үйлдвэрлэх зорилго бүхий IBICO тарилгын эмийн үйлдвэр Монгол улсын эрүүл мэндийн салбарын эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн олон улсын анагаах ухааны болон дээд боловсролын хөгжлийн хэтийн төлөвийг шингээсэн сургалтын өвөрмөц технологиг боловсруулан нэвтрүүлсэн ач анагаах ухааны их сургууль болон Монголын анхны хувийн их сургуулийн тогтолцоотой Ач International эмнэлэг. Улаанбаатар хотод цорын ганц байдаг сэргээн засах эмчилгээний болон хөдөлгөөн засал, хөдөлмөр заслын орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, нарийн мэрэгчсэн сэргээн засалж их эмч мэрэгжилтнүүдээс бүрдсэн 30 жилийн түүхтэй сэргээн засах клиник эмнэлэг. Тойплын шин зууны эмнэлэг нэртэйгээр салбартаа олон танигдсан эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн Монголын анхны хувийн эмнэлгүүдийн нэг Шинонмед дотрийн эмнэлэг. Хөрмөн эмийн сангийн харьяа мэрэгжлийн арьс, гоо засал, бэлгийн замын халдвар төвчний шинжилгээ онцлогоо хийх төрөлдсөн лаборатори бүхий арьс, гоо заслын ДНК эмнэлэг, арьс, гоо заслын бүх асуудлыг оншилж эмчлэх лазер төрөлдсөн эмнэлэг. Монгол улсын эмийн зах зээлд чанартай эм эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр танигдсан бүх төрлийн хавдар, эргэтэн шилжүүлэн суулгахад нэн яралтай хэрэгцээт бүх ховор төрлийн эмийн хэрэгслийг оруулж ирдэг Төвшин Энерл Магофарм эм ханган нийлүүлэх байгууллагаас гадна эмийн үйлдвэр эм ханган нийлүүлэх байгууллагыг манай курсын найзууд үүсгэн байгуулан ажиллаж байна. За миний хувьд бүр 5-6 настай хүүхэд байхасаа эхлээд намайг ирж үздэг байсан эмчигээ хараад би ерөөсөө эмч болно гэсэн мөрөөдөлтэй байсан. Ерөөсөө эмч болохын төлөө, мөрөөдөлтөө хүрэхийн төлөө алхам тутамдаа хичээсээр анагаах ухааны их сургуульд орж
95 онд та бүхэнтэйгээ хамт төгсөж хүний их хэмжигсэн диплом гардан авч байсан. Монгол улсын эрүүл мэндийн салбарын томоохон төлөөллүүд болсон хувийн хөгжлийн эмнэлгүүд байгуулсан олон төгсөгч, олон эмч нар байдаг. Тэднийхэн нэгэн төлөөлөл болоод та бүхэндээ баярын өдөр баярыг нь хуалцж байгаадаа баяртай байна. Олон улсын стандартуудыг 3 гал эмнэлэг нутагшуулж олон техник, технологи стандартууд дээр анхдагч болж чадчихсандаа би маш их бахархдаг. 1998 онд ач харгалзаа ухааны их сургуулийг үүсгэн байгуулцаж өнөөдөр ач харгалзаа ухааны их сургууль 3 үндсэн бүрэлдэхүүн сургууль 5 үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Монгол улсын эрүүл мэндийн салбарт 3774 мэрэгчлэлтэн энэ хугацаанд бэлтгэж өгчээ. Ач харгалзаа ухааны их сургуулийн Ач интернэшнл эмнэлэг 2022 онд үүсгэн байгуулагдаж Монгол улсад анх удаа анагаахын боловсрол олгож байгаа байгууллагууд дундаас хувийн хөгжлийн сургуулиудаас анхны их сургуулийн эмнэлэг гэсэн энэ статусыг олох энэ эмнэлгийг байгуулсан. Эмнэлэг маань 120 ортой мэс заслыг тэргүүлэх чиглэлээ болгосон. Улсын хэмжээнд нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтөөр 215 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байна. Төгсөөд одоо 30 жил болж байгаа тасралтгүй эмзэн салбартаа манай ангийн төгсөгч найз нар маань маш олон бүгдээрээ бол ихэвчлэн ажиллаж байгаа. За жишээлбэл мэрэгжлийн хяналтын газарт одоо тасралтгүй төгссөн цагаас өдөө хүртэл ажиллаж байгаа Увс аймгийн байцаагч Оюндар одоо улсын байцаагч Отхон бүрэг болон Алтан цэцэг мөн эрүүл мэндийн яамд ажиллаж байсан Дэ Уранчим гээд маш төрийн байгууллагуудад маш олон төгсөгч ажилласан. За хувийн салбарт болохоор бол хувийн эмийн сангийн салбарт маш олон том стандартыг хэрэгжүүлсэн Mago Farm эмийн сангийн захирал Оюн цэцэг гээд байна. Гэх мэтчлэн маш олон одоо төгсөгчд маань бүр эмийн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа. Монгол улсад одоо сэргэнц гангаах ухаан хөгжөөд одоо 50-аад орчим жилийн хугацаа болж байна. Үүний 35 жилиг миний удирдах байгаа эмнэлэг маань хөгжүүлж байгаамаа. За хөгжиж байгаа энэ эмнэлгийнхаа 20 жилиг би өөрөө удирдах. Одоо өнөөдөр эмнэлэг маань олон улсын жишгт нийцсэн сэргэнц тусламж үйлчилгээг бүрэн үзүүлж чадж байгаа анхны эмнэлэг болж байгаа баяртай байна. Тэгээд 30 жилийнхаа одоо тэмдэглэж байгаа үе үеийн эмнэлгийн эмчнэр та бүхэндээ эмчлийн сэргийл хийх үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ярив. Монголын эрүүл мэндийн салбарын ноён оргил ачааны хүндийг нуруундаа үрж яваа манай курс ихнээс урлаг спортоор байнга хичээллэж нийгэм танигдсан олон авьяаснууд бий. Бусдыг эмчилж ангаахын тулд нэн тэргүүнд бид өөрсдөө эрүүл саруул байх хэрэгтэй. Манай курсын найзуудаас дараах спортын мастер одоо төрөн гарсан бөгөөд үүнд олон улсын хэмжээний мастер инхээ, спортын мастер Баасан Жаргал, Сайн Зэрэг, Амар сайхан, Баяр сайхан, Батбаяр, Батбол, Наран чулуун, Ган төмөр нар болон Нээслийн алдарт уяач Амар сайхан, аймгийн алдарт уяач Завхны Мөн Эрдэнэ, Хөвсгөлийн Ган тулга, Сүхбаатарын Ган тулга, Дорндын Чимбат нараараа бахархаж байна. За би 1995 он анагаах ухааны их сургуулийг төгсөөд одоо яамны тамлалтаар Сахван аймгийн Баян дэсмэд хүний хэмжээ салбарт одоо ажиллаж байсан. За энэ үед бол одоо Монгол улс төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг шилжсэн одоо хүнд хэцүү юм үе байсан. Тэгээд одоо би энэ сумд ажиллаж байгаа хугацаанд одоо тэр үеийн бүхэл тээврийн хэрэгслэр одоо буудлага юмд явдаг, хүнд өрөөлдөг, хүүхдээ үздэг, бүх үйл ажиллагаа хийдэг. Сумд ганцаараа ажиллаж байсан юм хийж ирсэн. Ингээд 2000 оноос одоо мэслийг өөрсгийгээд мэслийн эмчээр одоо хөдөө орон нутагт 15 жил тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд бол одоо айл гэрт хаалгаа хийх бүхэл асуудлыг бол хийж байсан. Ингээд өөрсийнхөө найзуудад бол баярлалдаг. Яагаад гэвэл энэ хүнд хэцүү энэ хөдөөгийн хэцүү үед тэр үе цалин мөнгө өгч чаддгүй, дуулаханд явах бензин байдгүй. Эмч хүн бол шантрах маш их юм байсан. Энэ үгдээс одоо шантраагүй ингээд 30 жил явсан найзуудтай их баярлалаа. 1989 онд анагаах ухааны дээд сургуульд элсэн ордог жил Улаанбаатар хотын залуучуудын дунд жил бүр зохион явагддаг
Туриад явган аяллаа тэмцээн зохион байгуулагдаж, манай сургуулийн баг тамирчид чамгүй амжилт гаргаж, эхний байруудад шалгаран медаль хүртэн анхны гараагаа урам зоригтой эхлүүлж байсан гэдэг. Тухайн жилийн намар явган аялал 1980 сэдвт ихтэй сургууль спорт нийгэмлэгүүдийн дунд зохион явагддаг улсын аваргын тэмцээнд мөн тэргүүн байрыг эзэлж амжилтын буйхаг үргэлжлүүлжээ. Манай багийн тамирчдын дундаас спорт явган аяллаа дэд мастер 1, явган аяллаа 1-р зэргийн тамирчин 7, 2-р зэргийн тамирчин 5 төрсөн билээ. Энэхүү спортоор өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн хичээллэж хобби маягаар ч хөгжүүлж яваа олон тамирчид байгааг бас хүү дурдхан зүйтэй. Манайхан жил бүр анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төгсөгчдийн зохион байгуулдаг сагсан бөмбөг гар бөмбөгийн тэмцээнүүдэд амжилттай оролцож, олон амжилтуудын эзэн болж, явган аяллаа баг тамирчидтай болж, зөвхөн уулан далхаа зогсохгүй хөдөлгөөнд гимнастик, цэнгэнт бүжгийн багийг бүрдүүлж, ангиас маань төрөн гарсан 2 хос маань дэлхийн хэмжээний томоохон ноён оргилуудад гарч алдраа цурейтуулсан эмч тамирчид болоод байна. Монголын хэд хэдэн оргилууд авирлаа, мөн гадаадын хэд хэдэн оргилууд авирлаа. Гадаадын оргилуудад авирсан оргилоо хэлэх юм бол одоо энэ байна да. Одоо ингээд энэ Эльбрус Кавказын Европын ноён оргил Эльбруст гарч байлаа. Мөн Фужи сан буюу Японы Фужи оргил гарч байлаа. Сая одоо Африкийн ноён оргил Килиманжаро оргил гарчаад ирлээ. Эрүүл мэд саруул ухаан оршин хамтдаа алгацгаая. Бид бибинэ жаргахт нь цуг баярладагч нэгнээ зовох цагт сэтгэлийн болоод санхүүгийн дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага урган гардаг. Тиймээс бид хоримтлалын сан эхлүүлж найз нөхдийнхээ эмчилгээний зардал 60 гаруй сая төгрөг, Бурхны орондодсон андуудынхаа гэгэн дурсгал 40 гаруй сая төгрөг хамт олноороо цуглуулан ар гэр ахан дүүст нь хүлээлгэж өгсөн билээ. Энэ удаад бид курсын даргасан мөнх жаргалынхаа 30 жилийн ойгоор сүлд дуутай болно хэмээн хүсэж, курсын охин жаргалаар захиалан бичүүлсэн дууг ойн баярын өмнөхөн Монгол төмний сэтгэлд хоногссон олон дууны эзэн, нийтийн дууны хаан гэгддэг урлагийн гавьяц зүтгэлтэн хөгжмийн зохиолч Баттөмөр Эрхэмд санал тавьснаар сүүн замтай андууд минь хэмээх нэгэн сайхан эмч төгсөгчийн дуу шинээр мэндэлсэн билээ. Энэхүү бид хожмын хойно уулзалтын баярын үеэр байнга дуулагдсан BBC дурсан сандаг нэгэн сайхан хосгүй мөнхийн бүтээлийн эзэд боллоо. Энэхүү дууг ангийн замар сайхан цэцэгмаа баясгалан ган тулга нар дуулж курсын оюуны бүтээлийн сангаа арвижууллаа. Энэ жил анагаахын их сургуулийг төгссөн 30 жилийнхаа хав тэмдэглэж байгаа залуучууд надад сайхан шилэг өгч дуу хийж өгөөч гэсэн. Тэгээд надад бас ахаад нэг шинэ орон бүтээл ирээдүйн эмчнэр, одоо цагийн эмчнэрийн тухай төгсөгчдийн мөнгө дуулагдах тийм сэдвүүтэй шүлэг өгсөн учраас би одоо дуртай авч ая зохиолоо. Тэгээ энэ зохиол маань одоо дараагийн төгсөгчд болон эмчнэр маань дуулж явахын сайхан өрөөлийг танууд хүсэн яриаж байна. Сүүн замтай андууд гэж энэ сайхан дууг өнөөдөр үлгийдээ авсандаа үнэхээр их баяртай байна. Цаашид курсын хамт олонны сүл дуу болон зовлон жаргалын алинд нь чигшгэлнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгэд энэ дууг санаачилсан, үг аян зохиосон, дээрэс нь дуулсан бүх найз нартаа үнэхээр их баярлалаа. Курсын бүх найзуудынхаа өвх түүх, намтар, ололт амжилт, авьяас чадвар, хөгжил, дэвшил, хөгжилтэй түүх гэд бүхэл зүйлийг алдалгүй багтааж, мөр бүхэндээ сэтгэлээ шингээж, 20 жилийн уулзалтаар бид ямар байсан, 30 жилийн ойн уулзалтаар бид хэр өсөн дэвшиж, өөрчлөгдөн шинжлэгдсэнийг түүхчлэн нэг бүрчлэн танилцуулдаг цагаан цадиг их түүхийн номоо бид үргэлжлүүлэн цоо шин түүхийг та бүхэндээ хүргэлээ. 2 бот номын гол баатар нь болсон та нартаа баярлалаа. Номын цагаан буйны ачаар бидний хоорондын холбоо улам батжиж, дүүнийхээ хэрээр нөхөрлөлийн нандин гагнаас улам батжиж байна.
Миний зүгээс цагаан цадаг 30 номоо бичиж дууслаа. За найз нөхдийнхөө намтар төгөөг үзэж бидэрт бахархалт үүсдэг эмчнэр майзууд маш олон гарч байна. Тухайлбал Монгол улсын төрийн түвшээд 2 гарсан байна. Манай курсын бэлгээ цэцэг маань нар маань 1990 онд Монгол улсын мис шалгаруулалт тэмцээд шагналт байранд орж шалгарч байсан байна. Мөн эрдэм чадараас шалгарсан төгс жаргал найз маань Монгол улсын ерөнхийлөгчийн залуу эрдэмтний шагналыг 2003 онд авч байсан тийм багтам сайхан амжилт гаргасан байна. Мөн судалгааг харахад Магна найз маань эхнэр Сарагийн хамт Африкийн ноён оргил дээр авирч гарсан шилдэг тамирчин болж чадсан байна. Үе тэнгийн найзуудаас минь их дэлхийн өнцөг булан бүрд өөрийн мэрэгжлээрээ ажиллаж эрдэнэт хүний амь нас эрүүл энхийг сахин хамгаалах их үйлсэд манлайлан ажиллаж байгаа билээ. Баярын өнөөдөр өөрсдийн мэндчилгээг бидэнд илгээснийг уламжилж байна. Сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэндийг Карако хотоос хүргэж байна. Би Карако хотод 21 жил амьдарч байна. 10 жил өрхийн нэгцийн гэрийн өрхийн хүүхдийн жир ажиллаж байна. Сүүлийн 1 жилийн миний мэлгийн орлого захирлаар ажиллаж байна. Та бүхэндээ уулзахад өрхийн мэндийг хүргэж сайн эрүүлийн ажилд амжилт хүсье. Ангаа ухааны дээд сургуулийн Ахмад Баевс уламжлагдсан Алтан ягнуур нэрээр батламжлагсан алдар дурсамж уулзалтын 30 жилийн ойдон анги группээр бүрэн цуглаж алдраа баг насаан дурсцгаая. 1995 онд Ангаа ухааны их сургуулийг төгссөн нийт төгсөгчдөө 30 жилийн хойно баярын мэнд төргиж Чикаго хотоос олон жил Ангаа ухааны ангийг төгссөн Болдон Самбуу эмчилгээний анги төгссөн Үлзий Баяр. Уламжлалт Ангаа ухааны анги төгссөн Эрдэнэ цэцэг. Уламжлалт Ангаа ухааны ангийг төгссөн Эренцэн анд. Уламжлалт Ангаа ухааны ангийг төгссөн оюун бэлэг нараас мэдчилж байна. Та бүхэндээ баярын мэнд хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. Сайхан баярлаарай. Сайн бацгаана уу найз нараа. Та бүхэндээ Герман улсын нийслэл Берлин хотоос мэдчилж байна. 2 жилийн өмнө өөрийн хувийн гоо заслын эмнэлгэн байгуулж одоогоор 2 салбартай амжилттай ажиллаж байгаагаа та бүхэндээ хэлэхэд таатай байна. Группийнхаа дотны найз нар сайхна баяраа байсаа загсаа бямба гээд бусад бүх найзуудаа Берлин хотоос мэдчилж байна. Хайрт найз нартаа энэ өдрийн мэндийг төшүүлье. Ангаа ухааны их сургуульд орж суралцаж оюутны байр цэвэрлэж мөн 1 жил асрагчийн бэлтгэлийг хийж дуусгасан билээ. Берлин хотын төвд баруун Берлиндээ яг энэ өөрийнхөө мэргэжлээрээ хувийн мэлгээ нэгээд 2 дахь удаага хувийн мэлгээ нэгээд ажиллаж байна. Нийт Монголд ээжтэйгээ мөн хувийн мэлгээ нээлснэг нээснийг тооцвол ингээ 3 дахь миний бие дааж ажиллаж байгаа ийм үе маань ирсэн байна. Ингээд нийт төгсөгчдөө 30 жилээ тэмдэглэж байгаад та бүгдэндээ бүгдээрэнд нь аз жаргал сайн сайхан бүхний хүсье өрөөгөөд бүгдийнх нь эрүүл хамгаалахын энэ сайхан үйлсэд нь өндөр амжилт өрөөё. 1995 онд Ангаа ухааны их сургууль төгссөн үе тэнгийн найзуудаа Алтан ягнуур 30 жилийн анх хэмжээнд баярын халуун мэндийг хүргье. Эрдэмтэн олон багш нартаа аз жаргал эрүүл энхийн дээд өгсье. Баяраа сайхан тэмдэглэн өнгөрүүлээрэй. Үндсэн мэргэжлээр 29 жилдээ ажиллаж байна. За ажиллах хугацаанд нийт 16,000 гаруй хүүхдийг одоо их барьж авсан, 16,000 гаруй хүнд их барих эмэгтэйчдийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. Сүүлийн одоо 14 жил буюу 2011 оноос хойш Фижиар тус их барих эмэгтэйчдийн тэргүүлэх зэргийн хэмжээр ажиллаж байгаа. За үндсэндээ нэг 17 гаруй үндэстний 16,000 хүүхдийг бол их барьж авсан. Та бүхэндээ 30 жилийн өмнө баярын мэнд төргөж Фижиар улсаас 1995 онд Ангаа ухааны их сургуулийг төгссөн эмчилгээний 602 дугаар төгсөгч төгс жаргал мэдчилж байна. Сүүн замтай андууд минь. Миний би 1995 оны Ангаа ухааны их сургууль төгсөгчдийн 30 жилийн ойн баримтат киног хариуцсан ажиллаа. Амаргүй ажил юм байна. Манай бас төгсөгчд маань энэ 30 жилд маш их ажил хийж бүтээж хөдөлмөрлөж сайн сайхныг бүтээснийг бол мэдэж авлаа. Тэгээд энэ кинонд бол 30 жилийнхэн одоогийн бодит байдлыг дүрсийг мөнгөцүүлэн үлдээхийг хичээж ажиллаа. Тэгээд хамтран ажилласан төгсөгчд, найз нөхөд, зургийн багийн хамт олон бүх хүмүүстээ хорвоогийн эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Та бүхэн минь сайхан баярлалаа.
мартахгүй бид мартаагүй Өөрийн 5 жингээс үдшин бүрийн хүртэл Алтай 5 богдоос дорны их гомыг туулан өдөр шөнийг үл ялган Эрдэнэт хүний амь насыг авран хамгаалахын төлөө чин үнчээр бид зүтгэсээр байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Төрөг Кап сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй эмэгтэй багуу тогтмол амжилттай оролцож шагналын тавцангаас буусангүй 8 дахь жилтэйгээ золгож байна. Монгол улсын төрийн сойрхолт болон гавьяа тэмч нар хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одон, алтан гадас одон, хөдөлмөрийн хүндэт медальтнууд, төрийн эрхэм дээд шагналтнууд, эрдэм шинжилгээний ажилтан докторууд, анагаахын бүх сургуулиудын эрдэмтэн багш нар, өрхийн эмч нарын анхдагчуд, Монголын анхдагч хувийн томоохон эмнэлгийн захирлууд, эрүүл мэндийн тэргүүний ажилтнууд та нараараа бид бахархаж байна. Бидний уулзалтын 10 жил, 20 жил мартагдшгүй дурсамж бидний дунд үлдээсэн шиг 30 жилийн маань дурсамжч хамгийн сайхан түүхийг бичиглэн бидэнд үлдэн гэдэгт эргэлзээгүй итгэн. Энэ цагийн энэл олон эмч нарыг бэлтгэх их үйлсэд цаг наргүй хөдөлмөрлөж, эдэр залуунасаа зориулж өөрсдийн сурсан мэдсэн бүхнээ бидэнд өвлүүлэн үлдээхийн төлөө өөрийн хүүхдээс илүүтэйгээр нийгэм чанартай сайн эмч нарыг бэлтгэхийн төлөө хичээл зүтгэлээ дайчлан ажилласан хатуу чанга нийгмийн харьшгүй хүчтэн Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улсын ардын эмч, ардын багш, гавьяат багш, анагаах ухааны доктор, профессор, эрдэмтэн мэргэн багш нартаа ахин дахин талархъя. Цаг хугацаа гэдэг эргэж олдошгүй эрдэнэ. Энэ л их түүхийг өртөөлөн бидэнтэй их түүхийг хамтдаа хуваалцсан ч эдүгээ биднийхээ дунд дурсамжаа үлдээн хөх тэнгэрийн орноо одсон найзуудаа эргэн дурсан. Аав ээж өвөө эмээгээсээ энэ нандин мэргэжлийн өвлөн авч эдүгээ үр хүүхдүүдээч энэ мэргэжилдээ өвлүүлэн зааж сургаж байгаа удам дамжсан эмч нар нэгэн үлсийн төлөө хичээнгүйлэн зүтгэж яваа нэг гэр бүлийн эмч нарч бидний дунд бий. ертөнцийн хамгийн сайхан мэргэжил болох эмч гэдэг юугаарч хэмжишгүй үн цэнтэй мэргэжлийг эзэмшин өвчтнөө идгээж гэр бүлд нь хамт олонд нь улс орондоо баяр баясгалан бэлэглэж нүдэн дээр элтэд биеийн эдгэрч илааршин сайжирч амьдралын сайн сайхныг эдэлж байгаа түүнд нь хүмүүс хэрхэн баярлаж байгааг харан зогсохдоо өөрийн мэргэжлийн сайхнаар бахархан байдаг мэргэжил нэг та нар минь энэ цагийн эгэлгүй баатрууд бид өрөөлийг эмчилж
өөрөө тэрэндээ баясдаг өгөөмөр сэтгэл сүүн замтай андууд билээ. За болсноо билнэ үү? 1 2 3. Хайцсан байна уу баярын мэндийг мартсан. Шууд баярын мэндээ. Уламжлалт арга авах мартдгаа. Уулын оргил дээр мартдгаа. Чи өнөөдөр би 100 тарганы хайрс авсан. Чиний нэг бич. Алтан таргагдаас. Алтан тарганы хайрс авсан. Тэрийг илдээ зарах хэдий юм унаа чи байж л. Дахиад жоохон болсон. Ийхүү. Манай хамгийн том үнэтэй наад чи одоо юу төрийн соргил гавьяат одоо Өдөө орнод төжин аюул бие сайн яж байна. Гамжин уу? Аюул амтаа. Тэлцээ. Амтаа ирсэн. Амрайхан насаа. Үдээ баяртай. За яа чи тай. Тэр дээр нь маргаш гураа.